нийлбэрийн кубын талаар ярилцъя. За нийлбэрийн куб гэдэг бол за батлахад бол харьцангуй гайгүй. Ягаад гэхээр заавал зураг зурж үзүүлэх шаардлагагүй шууд харагдана гэсэн үг. Энэ куб гэдэг бол өөрөө А дээр нэмэх нь Б-г А дээр нэмэх нь Б-гээр 3 удаа үржүүлж байгаа шүү дээ. А дээр нэмэх нь Б, үржих нь А дээр нэмэх нь Б гэдэг ингэж үржүүлж байгаа. За тэгэхээр эндээс бол хэдүүлээ юуг мэднэ. А дээр нэмэх нь Б-г А дээр нэмэх нь Б-гээр нэг одоо 2 удаа гэх юм үү те. А дээр нэмэх нь Б-гийн 2 зэргийг бол мэднэ. Энэ бол А квадрат дээр нэмэх нь 2АБ нэмэх нь Б квадрат. За үржүүлэх юм, гişүнчлэн үржүүлэх юм бол ийм болно. За энийг дахиад А дээр нэмэх нь Б-гээр үржүүлье. За тэгэхээр за доошхоо ингэж. Тэгэх юм бол А-г үржүүлэх нь А квадрат дээр нэмэх нь 2А Б дээр нэмэх нь Б квадрат. За нэмэх нь Б-г үржүүлэх нь А квадрат дээр нэмэх нь 2АБ нэмэх нь Б квадрат болно те. За энэ яаж байгаа вэ гэхээр А-гаар энэ хаалттайг үржүүлнэ, Б-гээр энэ хаалттайг үржүүлнэ. Энэ хоёр минь хоёулаа мэдэгдэхгүй хувьсгчуд болохоор те. Шууд одоо нийлбэр нь үржүүлж чадахгүй тус бүрд нь үржүүлээд дараа нь нэмсэн нь хооронд нь тэнцүү байна гэсэн утгаар бол одоо энэ зүйлийг энэ илэрхийллийг бол бичлээ. За өнгөө сольчи. За тэгэхээр гişүнчлээд үржүүлэх юм бол эндээс ингэж тус бүр 3 юм гарчих юм байна те. За тэгэхээр А квадрат биш А квадратыг дахиад А-гаар үржүүлэхээр 2 дээр нэг нэмээд А-гийн куб болно. Нэмэх нь 2А квадрат Б дээр нэмэх нь АБ квадрат. За А-гууд энэ дандаа урталт нь бичээд тавьчих. Нэмэх нь А квадрат Б дээр нэмэх нь 2АБ квадрат нэмэх нь Б куб болох нэ. За тэгэхээр энийг дахиад цаашаа үргэлжлүүлээд энэ А квадрат Б, энд А квадрат Б нь хооронд нэмэхээр 3А квадрат Б болно те. За энийг А куб дээр нэмэх нь 3А квадрат Б болно. За дараа нь энийг энтэй бас нийлүүлээд эмэгдэх юм бол 3AB квадрат дээр нэмэх нь за тэгэд Б-гийн куб болох нэ. За тэгэхээр энэ бол А дээр нэмэх нь Б-гийн кубтэй тэнцүү болно. Энэ хоорондоо тэнцүү болно. За тэгээд эндээс дахиад нэг одоо за энэ бол энийг л одоо ингэ цээжлэх хэрэгтэй. За цээжлэхэд яг хялбар болгож магадгүй нэг зүйлийг арай өөр байдлаар бичих юм бол энийг өштэй те А кубыг үржих нь Б-гийн тэг зэрэг гэж байна. Б-гийн тэг зэрэг бол өөрөө хэдүүлээ нэгийн тооштой те энийг нэгээр үржүүлснээр ялхаагүй. Тэгэхээр ингэж бичиж болно. Нэмэх нь за урталт нь бас нэгийн тоо биччихээ л та. Ингээд биччихээ. Нэмэх үржих нь 3-ыг үржих нь А. За энийг би бүр гоё болруулаарай ажиллаж хагаад өөр хөрөнгүүдээр бичээ. За урталт нь байгаа тоог нь би ногоон өнгөөр биччихье. 1 А куб тэгээд үржих нь Б-гийн тэг зэрэг дээр цагаанаар нэмэхэд тавьчих. Нэмэх нь дахиад ногооноор 3 үржих нь А квадрат за үржих нь Б-гийн 1 зэрэгтэй Б-гийн 1 зэрэг гэсэн үг. Нэмэх нь дахиад 3-ыг үржих нь А-гийн 1 зэрэг үржих нь Б-гийн 2 зэрэг за дараа нь Б куб гэж байна те. Б куб гэдэгтээ бас зүгээр биччихгүй. Урталт нь дахиад нөгөө нэгийн тоогоо бичнэ. Үржих нь одоо А байхгүй ч гэсэн А-гийн тэг зэрэг бас байгаа гэж хэвлээ бодож болно. Тэ А-гийн тэг зэрэг бол өөрөө 1 үржих нь 1 дахиад ногооноор бичихгүй. Энийг А-гийн тэг зэрэг гээд энд нь үржих нь Б-гийн 3 зэрэг. Одоо цагаанаар бичиж тэнцүү А дээр нэмэх нь Б-гийн А дээр нэмэх нь Б-гээ бас өнгөөр нь биччихэ тэ. Энэ нь хаалтан дотор А-гийн А нь улбаршаар нэмэх нь Б-гийн за куб.
За ийм байдлаар одоо хэдүүлээ сэжлэх гэдэг үзье. Тэгвэл яг хөөр уртлах мэдээж 4 юмнаас бүрдэж байна те. 4 ширхэг гишүүн байна. Гишүүн байна. За дээдлэх тэр нэмэр чи 1 2 3 4 гэсэн юм 4 юмнаас бүрдэж байна. За тэгээд тоонуудны хувьд болохоор 1 3 1 буюу 1331 гэсэн ийм палиндром тоо үүсгэж байна. За палиндром тоо гэдэг нь гэсэн үг хойно удасаа ижлэгэн уншигддаг тоо гэсэн үг. Энд А-гийн 3 зэрэг байснаа 2 зэрэг, 1 зэрэг, тэгээс үлдэн зэрэггүй болж байна. Б-гийн зэрэг бол тэг 1 2 3 болж байна. За энэ байдлаар бас дараа нь хэдүүлээ бичих юм бол цээжлэх юм бол амархан байж магадгүй те. Энэ нь за эхлээд 1-ийн тоотой 1-ийн тоог нь бичихгүй А-гийн 3 зэрэг, Б-гийн тэг зэрэг нэмэх нь 3-ийн тоотой. За ингэ биччихэл татай 3-ийн тоотой нэмэх нь 1. Тэгээд энд нь А 2 зэрэгтэй 1 зэрэгтэй энд байхгүй болно. Энд байхгүй байснаа Б-гийн зэрэг байхгүй байснаа Б-гийн 1 зэрэг, Б-гийн 2 зэрэг, Б-гийн за 1-ийн тооных нь шууд 3 зэрэг болгочих. За ингээд ийм байдлаар цээжлэж болох юм шүү.